Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дунд болон урт хугацаанд авчрах үр дагаврын талаар үзэгч та олонтой сонссон нь дамжиггүй. Гэхдээ энэ нэр томьёо нь өөрөө ямар утгатай болохыг, тэдний илж байгаа шиг үнэхээр ноцтой болохыг та мэдэх үү? Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? Уур амьсгал гэдэг нь аливаа газар нутгийн цагуурын урт хугацааны дунджийг хэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь тухайн газар нутгийн агаарын дундаж температур, жилд орох хурд хунцсны хэмжээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, хор хөнөөл зэрэг үзүүлэлтэд урт хугацаанд гарсан өөрчлөлтийг хэлнэ. Жишээлбэл яг одоо дэлхий дээр болж буй дэлхийн дулаарал, уур амьсгалын хурдцтай өөрчлөлтүүдийг хэлж байгаа юм. Сүүлийн 150 жилийн дотор хүн төрөлхтөн бид дэлхийн дундаж температурыг 1 градусаар нэмээд хайчихсан. 1-2 градусаас юу л болов гэж. Одоо угаасаа өдөртөө 20, шөнөдөө 10 байгаа биз дээ гэж та бодож магадгүй. Гэхдээ энд яригдж буй 1 градус бол дэлхийн дундаж температур. Харин таны бодож буй дулаан бол бүс нутгийн цагуурын температур. Цагуурын өөрчлөлт болон уур амьсгалын өөрчлөлт хоёрт асар хол ялгаа байна. Сүүлийн 150 жилийн дотор дундаж температурыг 1 градусаар нэмсэн гэдэг бол 4.5 тэрбум жилийн настай дэлхийн хувьд асар гинти өөрчлөлт юм. 2 сая жилийн өмнө дэлхийн дундаж температур одоогийнхоос 7 градусаар хүйтэн байхад юу болсон гэж сүүлчийн мөслөхийн үе болсон. Тэгэхээр 2 сая жилийн дотор арай ч үгэж 6 градус дулаарч байхад бид ердөө 150 жилийн дотор 1 градус нэмээд хайчихсан гэсэн үг. Бүр аимшигтай нь юу гэж сүүлийн 30 жилд бид нөгөө нэг градусынхаа талыг нь дангаар нь нэмсэн байна. Тэвч бүхэл сүүлийн 10 жилийн дундаж температур нь сүүлийн 150 жилийн рекордыг эвдэж байна. Хамгийн халуун 10 жил. Мөн үүгээр зогсохгүй 2030 он гэхэд дундаж температурын өсөлт 1.5 градусд хүрнэ гэж байгаа.